Үнэхээр энэ уран бүтээлд ишиглэх тоглолт дуунууд маань бол миний зүрх хасны тоглолтод орсон 33 дуунаас бүрэлдсэн. Зүрх хасны тоглолтод зориулагдаж шинжилэн одоо хийгдсэн хөгжмийн найруулгаар хийгдсэн дуунууд мөн одоо шинээр нэмэгдэж орж байгаа миний одоо хуучны маань гайхалтай дуунууд бас 6 дуунууд нэмэгдэж орж байгаа. Энэ дуунууд маань шинчилсэн хувилбараар найруулгууд хийгдэж орж байгаа. Мөн бас бүжгийн састав маань нийтдээ 50 гаруй бүжигчид оролцож байгаа. Энэ дээр бол манай Баасангийн бүжигч ямар бүжигчд вэ? Тийм Mongolian Entertainment хамтлагийн бүжигчид орж байгаа. Тэгээ миний өөрийн 12 бүжигчид маань бас нэмж орж байгаа. Тэгээ артистууд маань дуучин нэнэ орж байгаа. Тэгээд өөрчилж хэлдэг уран бүтээлчд байгаа лээ. Нэнэ. Тэг ингээд бас ийм уран бүтээлчд маань оролцож байгаа. Дийлэх нь миний өөрийн соло уран бүтээл буюу эмэгтэй дуучны тоглолт гэдгээрээ энэ 3 сарын 8-ны тоглолт бол онцлогтой маа. Ягдвал би өөрөө айлын гэргийн ээж хүн. Энэ эмэгтэйчүүдийн баяраар энэ тоглох бол би өөрөө эмэгтэйчүүдэд зориулан энэ тусгай хөтөлбөрийг гарган тоглож байгаа. Энэ тоглолт бол юужи аренад тоглох учраас тайзны маань одоо тайзны маань одоо зориулалт нь яг яаж зориулагдж хийсэн. Гэрэл одоо тэр тайзны маань одоо хийц ямар байх вэ гэдгийг манай Skin Entertainment-ийн маань анар найруулагч маань та бүхэнд мэдээлэл өгнө. Туртаа сандал байртай сонгосноор бол ер нь манай тайз маань 360 градус одоо харагдах боломжтойгоор яг Эм банк аренагийн төв голд хийж байгаа. За тэгээд бас ер нь хүмүүс мэдж байгаа энэ хөгжмийн сетапыг бол бид нар бас яг энэ 360 градус бас яг хэрхэн бас гоё хийх үү гэдэг талаар бас нэлээд ярьж иж бас яг энэ тайзаа бас голдоо хийх боломжтой байна гэдэг шийдлэр хийсэн байгаа даа. Үнэхээр олон улсын эмэгтэйчүүдийн бүрэн эрхийн энэ өдөр эмэгтэйчүүдийнхаа, ээжүүдийнхаа, айл гэргийн нарыгаа, охид бүсгүүчүүдийн 3 сарын 8-нд Эм банк аренад болох 3 сарын 8-ны 19 цагаас эхлэх тусгай тоглолтод та бүгдийг урьж байна. Тэгээ энэ тоглолт үнэхээр та бүхэн хамгийн халуун дулаан, хамгийн тийм хайр дүүрэн тэр гайхалтай тоглолтыг бүгдээрээ хамтдаа бүтээлцгээе.